За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд хүмүүжлүү боловсрлоо сэдвт хилцүүлэг яриа маань өнөөдрийнхөө шинэ дугаараар эхэлж байна. Тэгээд өнөөдрийн маань дугаарт бидний нэвтрүүлгийг бас тогтмол одоо Монгол оронд маань байгаа хүмүүст маань хүргэдэг 107.5 FM радиогийн хамт олон ингээд би үргэлж одоо нэвтрүүлгийнхаа ихэнд танилцуулдаг байгаа. Тэгээд энэ удаагийн дугаартаа би энэ FM-ийн анх одоо үүсгэн байгуулсан за одоо бол зөвлөхөөр нь ажиллаж байгаа одоо нэвтрүүлэгч, сэтгүүлч, ариуна агчтайгээ уулзах болсон байгаа. Ингээд урилгын маань хүлээж авсан маш их баярлалаа. Сайн байна уу ариуна агчээ? Сайн байна уу? За дүүтэйгээ энэ нэвтрүүлэгт одоо орох гэж байгаад их баяртай. Намайг тоож урьсанд маш их баярлалаа. Гээ харин намайг тоож урилгыг маань хүлээн авч бас намайг үргэлж дэмжиж нэвтрүүлгийг маань бас бусад хүмүүсийн сонорт хүрэхэд үргэлж тусалцаа үзүүлдэг та бүхэндээ танаа хамт олон бас баярлснаа үргэлж илэрхийлмээр байдаг. Тэгээ энэ удаа бас давхар илэрхийлье. Тэгээд ариуна агчтайгаа ингээд уулзаад ярилцах боломж олдож байгаад миний хувьд бол бас таатай байна. Ингээд хүүхэд байхасаа нэвтрүүлгийг үзэж одоо телевизээр харж өссөн одоо энэ хүнтэйгээ ингээд өөрөө уулзаад ярилцаа сууж явах бол миний хувьд бас их ховор бас сайхан боломж юм аа. Тэгээд туйлын баяртай байна. Ингээд хүмүүжлүү боловсрлоо сэдвт хилцүүлэг яриа маань нэгэн ишлэл үгээр эхэлдэг юм. Энэ маань бол Монголын одоо бид нэр ингээд баялаг гэдэг үгийг айгүй илбэг хэлдэг. Бидний хувьд Монголын баялаг дэлхийн иргэн гэсэн ийм ишлэлт ор энэ хүмүүжлүү боловсрлоо сэдвт хилцүүлэг яриаг өрнүүлдэг байгаа. Тэгээд ариуна агч маань одоо маш олон жил хүүхдүүдтэй ажиллаж, хүүхдүүдийн дотоод ертөнцөөр аялж, тэдний юу бодож санаж байгаа, юу хүсч мөрөөдөж байгаа, энэ бүх зүйлийг одоо хүмүүст бас ойлгуулж, харуулж, таниулсан ийм үйлсийг их олон жил хийж одоо ч бас хийсээр яваа. Тэгээд үүнтэйгээ уялдаад бас энэ хүмүүжил боловсролын талаар танаас би өнөөдөр асуулт асууж ярилцах ийм завшаан тохиогоод байна. Тэгээд таны хувьд хүмүүжлүү боловсрлоо гэсэн энэ асуулт ардаа асуултын тэмдэгтээ хоёр үгийг ингээд бодоход юу бодогддог вэ? Таны хувьд үзэл бодолтой энэ тал дээр бас та ямар үзэл бодолтой байдаг вэ? Хүмүүс ер нь ихэнхдээ ингэж ярьдаг хүмүүжилтэй хүн болвол сайн боловсралтай боловсралгүй ингээд явчноо гэж зарим хүмүүс маань ярьдаг. Зарим хүмүүс сайн боловсрал эзэмшсэн хүн бол угаасаа хүмүүжлтэй болчихдгооч гэж бас ярилцж байдаг. Тэгээд энэ тал дээр та хувь хүнийхээ үзэл бодлыг бас бидэнтэй хуваалцаач. Яг энэ асуултыг сонсоод тэр хэлсэн хариултуудыг бодохоор аль нь ч зөв хариулт байна. Ер нь бол ингээд одоо жишээлбэл амьдрал гэж юу юм? Амьдрал ер нь яагаад би байдаг юм бэ? Агаар хэрэгтэй юм уу, нар хэрэгтэй юм уу гэж байгаатай адилхан надад сонсогдоод байна л та. Тэгэхээр ер нь бол альва амьдралын тэр тусмаа өнөөдөр бид хоёрын ярих гэж байгаа энэ сэдв тэр одоо Монголын баялаг болсон одоо дэлхийн иргэн хүнийг тухай ярихдаа ингэж тийм одоо аль нэг талыг дүвийлгэж нөгөөдхийг орхигдуулах юм уу? Тэгэхгүйгээр яг нэг юм цогц байгаа бүтнээр нь ингэж одоо авч ярьж ойлгож авах ёстой юм болоо гэж боддtiin. Би нэг ухаантай хүнээс сонсч ирсэн ер нь хүн ингэж ер нь юмыг дандаа альва юм агуу юмыг дандаа одоо энэ юугаараа оруулахаараа ухаанаараа оруулахаараа дандаа хитрхи жижигрүүлэх гээд гэж. Жишээлбэл одоо хайр гэдэг энэ том агуу одоо сэтгэлийн энэ агуу бэлгийг болохоор одоо ихийн хайр, ханы хайр, найзын хайр шиг тийм ингээ гих мэтлэн одоо жижигрүүлэх гээд их тийм томоор нь авчиж зүгээр гэдэм билээ. Би бас тэгж бодож байна. Аль нь энэ бол хоорондоо салшгүй холбоотой хүмүүжил боловсрал бол хоёулаа яг одоо хамтдаа явж явах зүйл гэж би хэлмээр байна л да. Хоёулаа хамтдаа явж явах. Яг үнэн. За тэгээд ариуна агчийнхаа үзэл бодлыг сонсоод бас нэвтрүүлгийн эхэнд яагаад одоо таныг өөрийгөө танилцуулаач гэж би хэлээгүй гэхээр одоо бүх үзэгчид магадгүй сонсож байгаа сонсогч нар маань ариуна агч маань хоолойг сонсоод бас өөрийг нь хараад угаасаа ингээд таньж байгаа учраас онцгойлж та өөрийгөө танилцуулно гэж би хэлсэнгүү. Тэгээд сая энэ хүмүүжлүү боловсрлоо гэсэн хоёр үгийн талаарх өөрийн хувийн үзэл бодлоо хуваалцж явах явцад ариуна агч маань маш олон жил одоо үл мэдэх
Зэхэн хотхон хүүхдийн нэвтрүүлгийг хөтлөн явуулаад хүргээд ингээд хүмүүсийн сондыг одоо олон жил нэлаасан байдаг. Энэ явцад маш олон хүүхдүүдтэй ярилцчихсан байдаг. Ер нь таны хувьд хүүхдийн ертөнцөөр аялаад энэ олон жилийг артаа үтгэхэд ер нь энэ хүүхэд гэдэг хүний үзэл бодол, тэр хүний ертөнц, тэр хүний аливаа юмыг харж байгаа, хандж байгаа энэ хандлага, энэ бүх зүйл танд ямар санагддаг байсан бэ? Та магадгүй ингээд тэр хүүхдийг нээж яриулахад тийм ээ одоо маш олон талын ур чадвар танаас шаардлагатай байсан баг. Тухайн хүүхдийн тэр өдөр ямар одоо сэтгэл зүйтэй байна тий тантай ярилцж байхдаа тухайн хүүхд маань бас яг ямар одоо бодлыг өөртөө тээсэн байна гэд маш олон талаас нь таны хувьд бас сэтгэл зүйч шиг ингэж хүүхдийг ажиглаж анзаарч тухайн хүүхдийн үзэл бодлыг нээж яриулах юм одоо шаардлага гардаг байсан баг л та. Тэгээ ингээ хүүхдүүдтэй ярихад одоо дандаа хүүхдтэй ажиллаж байсан хүн магадгүй том хүмүүстэй ярихад ч юм уу эсвэл одоо бүр залуучуудтай ярихад ингээ хүн бүртэй ярихад танд өөр үзэл бодлууд төрдөг байх л та. Хүүхдийн ертөнцөөр аялахад ер нь ямар байдаг вэ? Хүүхдүүд маань биднээс ер нь юу хүсдэг болоо? Та энэ тал дээр бас ямар бодолтой байдаг вэ? Миний хувьд бол маш их том одоо аз жаргал авчирсан цаг мөч байла тэр үе. Одоо ч гэсэн би тэр одоо сайхан цаг үе мөчөөр тэр ирч хүчээр өнөөдрийг хүртэл амьдардаг болов гэж би боддог. Гэтэ ер нь энэ бол нэг одоо миний хувьд нэг агуу том юм хийцэн гэж би бодохгүй байна. Бид нар миний хувьд бол яагаад хүмүүс өнөөдрийг хүртэл энэ үл мэдхийг энэ нэвтрүүлгийг санаад миний энэ папар хийсэн хоолойг таниад идэм бэ гэхээр тэр үед бол одоо нөгөө хүмүүжил боловсрал хоёр дээр бол хүмүүс маш их одоо өөр талын бодолтой байсан гэдэг юм уу тийм ээ. Одоо бид нар бол том хүний хувьд хүүхдийг хүмүүжүүлэх ёстой, тэднийг боловсруулах ёстой гэдэг ийм одоо өнцгөөс амьдрал одоо хүүхдтэй харилцаагаа бид нар хардаг байсан бол тэр үед арай өөрөөр бид хүүхдээр заалгах тэр хүүхдтэй яг энэ чацуу харилцах тийм ээ тэднээс юм бол сурах тал руугаа арай өөр өнцгөөс харцсан учраас хүмүүс тэрнийх сонин содон туссан болов уу гэж би боддог. Тэгээд ч хүүхдийг ер нь бол зүгээр л одоо хүүхэд ер нь хорвоогийн ялх болгоныг харахад л угаасаа амьдралын одоо тэр жаргалыг амар амгалан идэлдэг энэ хүний одоо энэ нэг цаанаасаа өгөгдөл өөрөө бас энэ нэвтрүүлгийн гол одоо шийдэн байсан баг тийм ээ. Тэр одоо тэрхэн хугацаанд бол тэр хүүхдийн одоо инээж байгаа, ярьж байгаа, хамраа ухаж байгаа одоо шилээ маажж байгаа энэ л өөрөө хичнээн гоё амар амгалан бид нарт авчирж байгаа байлээ. Энэ нь одоо маш чухал байсан бахаа гэж би бодож байна. Тэгээд ч одоо тэр үед 2000 онд хүүхдийн яг ийм төрлийн нэвтрүүлэг авахдагч байсан. Ерөөсө хүүхдийн нэвтрүүлгүүд тэр утгаараа бол байдгүй байж тэр утгаараа магадгүй одоо ингээд түүхэнд хүмүүсийн ой дурсамжинд үлдсэн бахаа гэж би бас баярлаж явдаг. Тэгээд тэрнээс хойш маш олон сайхан дүүнэрийг дагуулсан олон одоо нэвтрүүлгүүд хүмүүс бол хүүхдтэй харилцаан дээр нөгөө л хүмүүжлүү боловсрлуу хүүхдтэй бид нар яаж хандах ёстой юм бэ гэдэг дээр бол илүү анхаарч одоо өөр өнцгөөс хардаг болсон ийм цаг үе бас нэг ийм хөгжлийн хувьд бас нэг юм нэг тийм нэг өөр шатанд агсан ийм үе байсан учраас гоё байсан бах л да гэж боддог. Тийм шүү. Яг одоо нөгөө хүүхдтэй ярилцж байхад танд магадгүй хүүхэд яг л өөрийнхоороо үннээрээ тэг ямар нэгэн дүрсэхгүй яг л тухайн цаг мөчид ямар байгаа яг л тэр байдлаараа хүрдэг. Тэгээд одоо бол хүмүүс яг нэг тийм харилцааг нэгнээсээ бас их хайдаг хардаг юм шиг санагддаг шүү дээ. Ер нь хүн ингээд яг байгаагаараа байх нь илүү тайван санагддаг. Хүнтэй ярилцахад тэр хүн яг л өөрийнхоороо байж байгаа нь илүү одоо бидэнд хүртэгч гэдэг юм уу. Энэ үнцгийг бас тэр үед бид нэр хүүхдүүдээс бас их олж харах боломжтой байсан юм шиг санагддаг. Одоо ер нь хүүхэд байхдаа л бид нар чинь ялваа юмыг бодож санахгүй өөрсдийнхөө яг л хийхийг хүснээрээ хэлдэг, гаргадаг, үйлдэл хийдэг юм байдаг байсан. Тэгэхээр энэ ч бас биднэрт хоорондоо ойролцоолцоход бас их амар түхэн байдаг байсан юм болов уу гэж бас бодогддөө шүү. Ингээд
Таны ярианаас сонсоод байхад одоо та бол мэдээж ээж байж байгаад одоо инээ болсон байгаа ах гэж бодож байна. За тэгээд Монголын маань нийгэмд маш олон өөрчлөлт, шинжилэлт, шилжилт, хөдөлгөөн гэж олон зүйлсүүд өөрчлөгцөөр байдаг. Одоо миний жоохон байгаад нэвтрүүлэг үзчихсэн тэр цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэлх гээд маш олон он цаг хугацааг илэрсэн олон хүмүүсийн хөгжлийн олон үе шатууд дамжаад явж байгаа байх л да. Тэгээ үүнтэй уялдаад хүмүүс хүүхдүүдээ хүмүүжүүлэх, ээж нар маань хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? Хүүхдээ хэр сайн хүмүүжилтэй хүн болох вэ гэдгийг их ирж хайж, эрэл хайгуул болж байгаа юм шиг санагддаг их талаасаа. Тэгээд таны хувьд ээж хүн байгаад одоо инээ хүн болчихсон байгаагийн хувьд тийм ээ хүүхдүүдээ ямар хүн болоосоо гэж боддог вэ? Таны хувьд тийм боловсролын, хүмүүжлийн талаас юуг ойлголцохыг бас та зорж байна гэдэг нь. Цаг хугацааны одоо уртаас юм уу? Эсвэл энэ цаг үетэй холбоотой юм уу? Миний одоо 20 хэдэн настай ээж болж исэн үе өнөөдөр одоо эмээ болсон энэ үетэй харьцуулахад бол миний хүүхэдтэй харилцах харилцаанд ер нь хүүхдийг юм уу ойлгох энэ байдалд бол нэлээд том өөрчлөлтүүд гарсан гэж би боддог. Тэгээд өнөө үеийн залуучуудыг би ер нь маш их одоо тийм цагаан атаархлаар хардаг. Маш их азтай их тийм гоё үед эдгээр маань одоо өсөж торинж байна, үр хүүхэдтэй болж байна. Маш их одоо том мэдлэгийн донд тийм ээ одоо амьдарч байна те тэгж бодохоор их сайхан байдаг. Би бол хүүхдээ анх одоо ээж болж байхдаа бол би хүүхдийг бол одоо ингээд надаас нэг юуч хорвоод ерөөсөө юуч мэдэхгүй зүгээр нэг юм одоо энэ цагаан цаас надаас төрж байгаа. Тэгэл би тэр цаасан дээр л ингээд яаж бичнэ үү? Тэр одоо хүний тэр одоо амьдралыг ингээд би одоо гой зурчин гэж ойлгож тэр тал руугаа хүмүүжлээ их анхаардаг те ингэж болохгүй ингэж болно тэдэн цаг туун энийг сурна манай хүүхэд ийм мэрэгчлээ болно гэж ерөөсөө өөрөө ингээд бүр зохиолоо альдвийн бичсэн байсан миний хувьд. Тэгээд л одоо тэр зохиолынхоо кино найруулагч болох гол одоо хүүхдэд тэр одоо замаар ингээд хүмүүжүүлэх гээл их үздэг байлаа. Одоо бол би болчихвол өөр үзэл бодолтой болсон. Миний бодлоор бол тэр хийн хөвлөд 10 сар өсөн бойжод тийм ээ одоо энэ хорвоо дээр мэдлэгтэй хүүхэд бол өөрийнхөө хийх ёстой зүйлтэйгээ өөрийн одоо амьдралын зурагтайгаа явах одоо тийм түүхтэйгээ чаддаг зүйлтэйгээ авьяастайгаа бүх юмтайгаа төрдөг. Тийм учраас бид нар бол тэрийг нэг зураал найруулад авах ямар ч шаардлагагүй юм байна гэж би одоо ойлгосон. Зүгээр л би яах ёстой юм байна гэхээр тэр хүүхдийг чадлаараа өөрийнхөө одоо хайраар нэгдүгээрт ерөөсөө дутаахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт би чаддаг юм болгоныг хүсэж байгаа юм болгоныг дэмжиж өгөх ёстой юм байна. Өөрийнх нь одоо дэргэд үргэлж одоо хайртай хүмүүс ийм гоё орчин байгаа юм байна гэдгийг л энэ мэдрүүлэх өөрийнх нь тэр өгөгдлийг улам бүр цэцгэлүүлэхтэй хөгжүүлэх л ийм л нөхцөлийг бүрдүүлж өгөх юм байна гэж ойлгож одоо ойлгодог болсон. Тэгэхээр дахиад 20 жилийн дараа мэдхгүй юу болох юм бисаа мэдэхгүй байна. Яг л өнөө одоо хэрэгцээ шаардлага одоо бүхэл зүйл ингээл өөрчлөгдөлөө шүү дээ. Таны хувьд өөрийн анх ээж байсан үеэс дахиад өөрчлөгдсөн, нэмээ болсон үеийн шал өөр үзэл бодолтой болчихсон хүүхд хүмүүжлийн арга барил дээр хүүхдтэйгээ яаж харилцах тал дээр ингээд арга барил нь өөр болчихсон байна гэд хуваалцж чинь нэрэл мэдэхгүй дахиад хэсэг хугацааны дараа бас ямар одоо өөр үзэл бодолтой болцсон байхыг бид өгсгөө хүн бүр л өдөр цаг хугацаа бүрээр өөрчлөгдөж явдаг болохоор за ингээд Ариунагчаасаа бас нэг зүйлийг асуумаар байна. За Ариунагч маань бол одоо ууган Монголын маань ууган радио одоо нэвтрүүлгүүдийг хүргэдэг хүмүүс юм аа нэг байсан. За 107.5 бол одоо Монголын бас ууган радио долгионын нэг байгаа. Тэгээд бид одоо хүүхэд байхасаа л Монголын радиог сонсож өглөө босохдоо ч Монголын радиогийн дууг сонсож орой унтахдаа ч Монголын радио төрийн дуулаа дуугаад ингээд нэвтрүүлэг өндөрлөдөг.
радио зогсдог байлаа гэд ингээд хүүхэд байхасаа тэр радиогоор их хүмүүжсэн юм шиг санагддгийг одоо ингээд бодглохлоор энэ биднээс цаашгүй холбоотой их ойрхон. Тэгээд би бас тантай өмнө нь ингээд ярилцж байхад та бас дурдж байсан ер нь радио гэдэг зүйл үнэхээр одоо өөрөө та дурлаж түүнд бүр чин сэтгэлээс хандаж өөрийнхөө ажилд бүр бүхэл одоо сэтгэл зүрхээ зориулж хийж гүйцэтгсээр ирсэн ингээд ярианда бас дурдчихсэн. За мөн энэ радио гэдэг зүйлээр бас хүмүүсийн сонорт одоо өдөр тутамд тийм ээ нэг ясандаа бас хүмүүжлийн арга барилууд энэ радио дотор явдаг байсан болов гэж би бас ойлгодог. За мэдээж телевизээр хүмүүс олон зүйлийг үзэж олон төрлийн мэдээллүүдийг авдагтай адилаар радиог одоо сонсож өссөн хүмүүс бас нэг тодорхой хэмжээний соёлыг одоо олон төрлийн одоо мэдээллүүдийг авахд бас нөлөөлж исэн юм болов гэж боддгийм аа. Тэгээд одоо энэ цаг хугацаанд мэдээж хэрэг техник технологи хөгжөөд олон янзын одоо зүйлсүүдээс мэдээлэл авч болж байна л та тийм ээ подкаст за тэгэл одоо энэ YouTube сувг гэл олон нийтийн сүлжээнүүд байна. Тэгээд энэ цаг үед ирсэн байгаад өөрийнхөө өнөөдрийн хүртэл авч явж байсан тэр радио гэдэг зүйл энэ ажилд доролж байсан тэр цаг хугацаатайгаа ингээд харьцуулаад та үзэхэд ер нь хүмүүс альва юмд үн цэн өгөх альва юмыг яг одоо үн цэнтэйгээр хүлээж авах мэдээлэл мэдлэг боловсрал гэдэг зүйлийг тийм ээ хүлээж авч байгаа энэ үнцөд танд бас ямар санагддаг вэ? Тэг ер нь одоо юу гэм радиогийн талаар таны хувьд бас бодож явдаг бас энэ нэг талаасаа эмзэглэж явдаг магадгүй бас энд өгөөчтэй давуу талууд байсан одоо байхгүй болсон ч гэдэг юм уу? Бас энэ талаас нь танд зүйл бодлоос бидэнтэй хаваалцаач. Яг ер нь хүн чинь ингээд ерөөсөө мэдээллийн амтан байхгүй. Би хүүхдүүдээ одоо би их ганц хоёр ер нь амьдралынхаа туршид бас нэлээд олон хүүхдэд хичээл зааж суулаа тийм ээ. Тэгээд би асуудаг мэдээ гэж юу юм бэ гэж. Тэг мэдээ гэдэг бол ерөөсөө бид нар энэ хорвоо дээр би болоход ерөөсөө мэдээллээр л амьдэрдэг. Бид хоорондоо уулзахдаа бол байнга мэдээллийг солилцчихийдэг хүмүүс. Тэгээд ч энэ хорвоо дэлхийдээ бид нар энэ нөгөө 5 мэдрэхүүгээрээ л дамжиж одоо энэ хорвоо дэлхийдээ танилцдаг штэ тийм ээ. Энэ амьдралыг мэдэрдэг. Тэгэхээр энэ одоо 5 мэдрэхүйн нэг нь л одоо бидний сонсох энэ одоо чадвар байна. Тэгэхээр энэ сонроороо дамжуулаад альвааг одоо ойлгож хүлээж авах, шинэ мэдээллийг авах нэг л тийм хэрэгсэл нь бол радио байлаа. Радиог хүргэх аргачлалууд нь өөрчлөгдөж байгаа боловч радио гэдэг энэ контент буюу тийм ээ энэ сонроор юмыг ойлгож мэдэрч авах энэ зүйл бол энэ байдал бол хизээч одоо алга болж юм уу одоо юу гэдгийг хүний сонирхлоос одоо устна гэж бол байхгүй гэдгийг би маш одоо сайн ойлгоод авсан. Тийм учраас миний хувьд бол одоо энэ цаг хугацааны янз бүрийн зүйлд ерөөсөө төртдөггүй. Одоо хүмүүс бол хэлдэг одоо радио, FM радио бол одоо ингээд их уналтанд ороод одоо хинт сонсохгүй байна гэж үгүй шүү дээ. Зүгээр бид нар бол хуучин одоо урт толгойноор буюу ингээд кабелаар дамжуулж Монголын радио хүмүүст ингээд айл болгоны гэрт орж ижээ. Гэтэл одоо тэр цаг хугацаа өөрчлөгдөөд дараа нь одоо хит богино долгион буюу тэр FM гэдэг зүйлээр хувийн радионууд тийм ээ арилжааны радионууд бий болж хүмүүст одоо арай шинэлэг тийм сонин маягаар мэдээлэл хүргэдэг болжээ. Тэгэхээр одоо болохоор яаж юм гэхээр тэр агаарын цэнхэр долгионыг биш одоо тийм интернет гэдэг энэ орчинг бид нар ашиглаад нөгөө л одоо хүмүүсийн чих сонроор хүрэх энэ мэдээллийг бид нар хүргэх радиогийнхоо нэвтрүүлгийг хүргэх боломжтой болсон. Тийм учраас энд бол нэг тийм FM гэдэг юм өөрөө алгуулчихад байгаа юм биш. Би бод бодохдоо бид нар бол ингээд нэвтрүүлэг одоо ингээд Twitter хийж байгаа энэ нэвтрүүлэг шиг ийм контент буюу хүнд хэрэгтэй ямар нэгэн зүйлийг хийгээд бүтээчлээ. Энэ бүтээлийг ямар аргаар хүргэх вэ гэдэг нь одоо агаарын долгион уу тий одоо интернет орчин уу өөр одоо дараа нь ямар тоон одоо систем бий болохын тэг хин хэлж мэдэхгүй шүү дээ. Одоо сансрыг бид ашиглаж байна тий. Тэр энэ хүрэж байгаа маяг нь л өөр болохоос биш.
бидний контент бол хэвээрээ л үлдэнэ. Тэгээд ч би өнөөдрийг хүртэл одоо радиогоор ингээд нэвтрүүлэг хийж байхдаа тийм ээ бид нар радио анх би болж байхад арилжааны радионууд болж байхад бол бид нар үнэхээр одоо их жаргалтай их онгороо ээж бидний хийсэн нэвтрүүлэг болгон хэдхэн одоо минутын дараа маш олон хүнд хүрдэг тийм байла үе байла. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал манай Монголын хөгжлийн онцлог. Тэгээд одоо яах вэ? Бид нар бидрээ шалтгааллахгүйгээр ингээд олон одоо радионууд үүсэх юм бий боломжууд гараад ирсэн. Үнийг хүн болгон ашиглахыг бодно. Яагаад болохгүй гэж. Тэр энэ дунд би нэвтрүүлгүүдээ хийсээр л байх болно. Энэ нэвтрүүлгүүдийг би өнөөдрийн одоо хэн нэгэн одоо хүнд зориулна гэдэг бол энэ бол баг хоёр дахь миний одоо зорилго гэж би боддог. Би хийж байгаа нэвтрүүлэг болгоно ирээдүйд зориулдаг. Нөгөө л одоо Монголынхаа баялагтаа нөгөө л дэлхийн иргэндээ зориулдаг. Яагаад гэвэл тэд нар маань хэдэн жилийн дараа одоо 10 биш бүр 20 30 биш тэ 10 жилийн дараа амьдрал их өөр болсон байхад бидний нэвтрүүлгийг сонсоод тэр үеийн хүн юу бодож юу санаж яаж амьдарч ирсэн ямар хөгжим сонсч ирсэн те хүүхдийн боловсрал хүмүүжлийн тухай юу гэж ярьдаг байсан энэ бүх юмыг бид нар түүх болгоод үлдээж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь нэг бодлын бол одоо хөшөө босгож байгаа хүмүүс те маш их том одоо зүйлийг хийж байгаа. Өөрийнхөө чадлаараа те радио нэвтрүүлгээрээ, телевизийн нэвтрүүлгээр, өөр жүжигээр, киногоор, дуугаар юмар хүн одоо энэ түүхийг бүтээж үлдээж байгаа. Турсамжийг үлдээж байгаа учраас энэ бол агуу юм. Тийм учраас би одоо хүртэл өөртөө одоо бурхандаа одоо юу гэдгийг энэ хой заяанда талархаж явдаг. Тэр нэгэн одоо он жилүүдэд ямар азар би энэ сэтгүүлч гэдэг мэргэжлийг эзэмшээ те өнөөдрийг хүртэл энэ хүнд үзэгдэхгүй байгаа долгионоо дамжуулаад энэ олон хүний сэтгэл зүрх одоо оюун санаанд одоо өөрчлөлт хийх шинийг авчрах юм хийгээ сууж байгаа юм бэ гэж би маш их баярлагдав. Тийм. Тэгэл ярил одоо энэ ч миний агуу том сэдв учраас том цаг Харин ачаасаа энийг асуудаг учир нь гэхэлэр яг яалтчгүй нөгөө нэг хүн өөрийнхөө дуртай одоо мэрэгжил гэдэг юм уу тийм ээ аливаа зүйл одоо хүмүүс ингээл нэг ярьж байгаа штэ хоббигоо мэрэгжлээ ажилд олгодог аз жаргалтайгаар урт хугацаанд аз жаргалтайгаар ажиллаж амьдрахыг хүсдэг гэдэг одоо хүссэн ажлаа хийж байгаа хүн аз жаргалтай байдаг ч гэдэг маш олон ном зохиол хүмүүсийн яриа ингээл одоо амьдрал дээр бас уран гарч ирж байна л та. Тэгээд үүнтэй уялдаар таны ингээд ярихлаар радиогийн талаар ярихлаар үүгээр өгч байгаа одоо мэдээлэл үүгээр өөрөө хийж байгаа энэ зүйлстэй маш их аз жаргалтай тэрэндээ сэтгэл өндөр хангалуун тэгээд үүнийг бусдад хүргэхтэй ч гэсэндээ маш баяр баясгалантайгаар ингээд хүргэдгийг харахлаар хүн өөрийнхөө одоо хүссэн мэргэжлийг за магадгүй альва нэг зүйлд үнэхээр чин сэтгэлээсээ хандаж хийвэл альва хийж байгаа ажил мэргэжил нь ямар сайн сайхнаар одоо хүн өөрт нь хүрч бас бусдад хүрэгддэг юм бэ гэдгийг бас харах тодхон жишээ болж байгаа юм л та. Тэгээ ингээд бодглохлоор хариуна ихчээ маань хүүхдүүд тийм ээ хүүхдүүд нь одоо таны мэргэжлийг өглөж аваад одоо яг одоо таны хийж эрхэлж явуулж байгаа энэ радиогийн ажлыг үргэлжлүүлээд ингээд явж байгаа гэж бас би сонсч байсан. За тэр хүмүүс маань ингээд ажиллаад явж байгаа. Ингээд бодглохлоор хүүхдийн хүмүүжилт хүүхдийн сонгож байгаа боловсролт тийм ээ цаашлаад боловсрол мэрэгжилт нь эцэг эхчүүд их том нөлөөтэй байдаг юм шиг харагддаг. Ер нь ээж аавыгаа юу хийж байгааг харж өсөж байгаа болохоор тухайн хүүхэд яг тухайн ээж аавын өөрсдийн хийж байгаа ажил тэр бүх явцад ингээд яг л хамтдаа ингээд өсөж хөгжөө явж байгаа учраас тухайн ажилд ингээд дурладаг юм шиг байна л да. Энэ үднээсээ бодоод үзэхээр энэ мэрэгжил сонголт хүн өөрөө өөрийнхөө амьдралд аз жаргалтай хүссэн ажлаа хийгээд тухайн ажлаасаа одоо аз жаргалыг мэдрээд амьдрахад одоо ямар энгийн байх талаар бол та илүү надаас илүү сайн ярьж танилцуулж өгч чадах байх гэж бодож байна л та. Тэгээд үүнтэй бас уялдуулаад энэ хүүхэд мэрэгжил сонголт дээр тийм ээ эцэг эхийн нөлөө яасан өндөр байдаг вэ талаар магадгүй таны хувьд бас хүүхдүүдийнхаа мэрэгжил сонголт дээр одоо ямар хэр сэтгэл хангалуун байдаг вэ тийм энэ талаасаа бас задлаа болцооч. Би ч тэгээд юм ярихаараа дэндүү бас нэг жоохон хийсвэр юм ярих гэдэг учраас бас хэрвээ тэгж юм болгочлаарай. Би юу ч бодгүй гэхээр одоо би юунд итгэлтэй байдаг гэхээр хүүхэд ер нь бол хаана хизээ төрхөө өөрөө цаанаасаа шийддэг байх. Одоо
хувь заяа ч гэсэн тэгж таардаг байх гэж би боддог. Тэгээд бид нар нэг том юм яриад байдаг боловч цаанаасаа энэ хүүхдүүд маань биднэрт ирж байгаа нь өөрөө одоо том бэлэг байхаас гадна тэр хүмүүс одоо бидрээр дамжиж бид манай гэр бүлээр миний одоо бие махбод цусаар тийм ээ миний одоо ханийн одоо ясаар тийм ээ одоо юу гэдгийг энэ бүх сэтгэл зүрхээр дамжиж ингэж хүн болох энэ одоо замаа өөртөө сонгоод ирсэн байх. Тэгээд тийм ч учраас магадгүй одоо маш олон эмч айлд бол дандаа тийм ээ эмч одоо эмч нар их төрдөг урлагийн айл бол ер нь бол одоо урлагийн чиглэлээр даадаг хүүхдүүд ихэнх шүү дээ. Гэхдээ бүгдээрээ биш. Тэр ч одоо бас юугаар жаншлаа тэр л байдаг одоо замаар манай бас одоо том хүү маань бол энэ видео фото тийм ээ өөрөөр энэ одоо харах энэ зүйлийг бол энэ зүйлд одоо сэтгэл зүрхээ зориулаад тэгээд ажил мэргэжлээ аваад ингээ хийж байна. За дунд хүү маань болохоор энэ радиог одоо боллон авч явж байна. Харин манай баг хүү бол арай өөр арай том юм ярьдаг. Арай том мэрэгчлээ. Мэрэгчлийг одоо хүсээд зориод явж байгаа. Тэгээд би тэр хүний одоо зорьсон одоо зүйл нь хүссэн одоо тэр амьдралын зорилго биелээсэ тийм ээ хүн төрлөختөнд хэрэгтэй зүйл хийгээсэй л гэж одоо би өрөөж байна. Тэгээ ер нь бол би хүүхдүүдтэй бол маш их баярлдаг. Яагтвэл ер нь бол би юуг ойлгосон гэр хүн ерөөсөө л дуртай зүйлээ хийж түүнээсээ жаргаллыг олж өөрөөр хэлбэл одоо сэтгэлийн одоо биеийн энэ тийм эрчийг бол үүнээсээ байнга авч явах хэрэгтэй юм байна. Тэгээ хаана эрч хүч байна тэнд бол тэртээ тэргүй нөгөө яриад байгаа бусад бүх юм бол хүрээдэрдэг юм шиг надад санагдсан. Аз жаргалаас ахуулаад одоо эрүүл мэнд за тэгэл мөнгө төгрөг элбэг дэлбэг бүхэл юм бол үнийг дагаад ирдэм болов уу гэж би боддог болсон. Яагаад гэвэл ямар ч одоо мөнгө олдог гэдгийм одоо энэ цаг үед ашигтай гэж үзэх ямар ч ажил мэргэжил бол хүнд тэр сэтгэлийн одоо агуу аз жаргал амар амгалан бол өгөхгүй хэрвээ байх юм бол тэр мөнгө тэр хүнд бол нэг их удаан бол бас тогтохгүй байна гэж л би зүгээр ажигласан тэгж боддог. Тэгээд түрүүн одоо хэлсэн шүү дээ дуртай ажиллаа ингээ хийж байгаа гэж. Ер нь бол би одоо юу гэж ойлгосон гэхээр цэвэрлэгч хүртэл миний бодлоор хүртэл гэдэг бол айгуу тийм би нийгмийн одоо хандлагаас ярьж байгаа учраас би жишээлбэл одоо цэвэрлэх их дуртай. Одоо ингээд гэрээ юм уу эсвэл одоо ажил дээрээс бол айлд очиод юм одоо надад бол шал цэвэрлэх бол маш гоё ажил санагддаг байхгүй юу. Жишээл тоос арчих эсвэл одоо нэг юмгээ цэвэрлэх. Тэгэхээр хүн ямар ч ажлыг яг тэр тухайн үед ингээд их гоё дуртай, жаргалтай юм индүүдх би маш их дуртай. Тэгээд манай гэрэх дуртай юм чинь гээд бүх индүүдх юм надад өгдөг байхгүй. Тийм л дээ. Гэхдээ хэрвээ дургу байх юм бол тийчээсээ үнэхээр том юм шиг байгаа тийм хүмүүс маш хэцүү ажил юм шиг байна. Тэгэхээр хүн дуртай л хийх юм бол ямар ч ажил гоё байхгүй. Тийм учраас би одоо залуучуудаа хамгийн гол нь дуртай ажиллаа хийгээсэй л гэж одоо уриалдаг. Чиний зүрх сэтгэлд юу руу явж байна? Юуг одоо ботхоор ингээд сэтгэл чинь гоё хөөр чинь тэрнлүүгээл яваараа тэр ээж аавын зөвлөгөө тэ одоо тэр томчуулын одоо энд яв тэрмэр тэр бол худлаа шүү. Ихэнхдээ худлаа гэдэг шүү. Одоо энэ нэвтрүүлэгт буруу болчихгүй юу? Харин ер нь бол тий яг өнөө ээж аав зарим үед зөв чиглүүлэлгүй яг уу тийм магадгүй зөв тал руу одоо тухайн хүүхдийнхаа өөрийнх нь үнэхээр чадвартай байгаа талыг олж хараад мэдсэн тийм ээ магадгүй чи энийг үнэхээр чаднаа гэдэг зүйлд нь бас чиглүүлж өгөх тохиолдол байна. Харин зарим дийлэх тохиолдолд бас хит өөрсдийнхөө одоо хүсэлт нийцүүлж тийм ээ магадгүй чи заавал ингэ гэдэг юм уу юм сонголт руу төлөх тохиолдол бас байдаг л да. Тэгэхээр өөрөө өөрсдөө бас өөрсдийнхөө юунд дуртай вэ? Юу хийвэл одоо
сайн чадхаар байна тийм ээ. Яаж одоо аз жаргалтайгаар өөртөө итгэлтэйгээр амар амгалангаар одоо хийж гүйцэтгэж болохоор байна гэдгийг бас бодож явах хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Одоо Монголд маань нөхцөл байдал олон залуучууд уучлаарай би яг сонсон дээрээ хэлэхэд тэр хүслийн одоо тэр хүсэл тэр ирмэгцлийн одоо өөрөөр хэлбэл тэр хөөрхөн далавч ингээд байгаа тэр далавчийн ээж аавд бид нар их бага наснд нь ингээд огтлчих гээд тал байдаг. Тэгэхээр тэр хүүхдийн тэр одоо далавч нь л ингээд улам л хүчтэй болол те одоо тэр амьдралд гоё нисэт орох тэр л одоо хүсэл эрмэлзлийн бид нар тайрахгүй байх хэрэгтэй юм байлээ шүү. Ээж аавын гол одоо зорилго юм болов гэж би бодож байна. Яг тэгвэл хүүхдүүдэд дараа нь бид нар ингээд энэ одоо ямар ч амьдралд одоо итгэхгүй одоо нэг мэрэгжил авчаад тэрийгээ ерөөсөө хийхгүй эсвэл одоо залах уу юу гэдэг ингээд ерөөсөө яах гэж байгааг нь мэддэхгүй гэдэг ингээд гомдлоод хүүхдүүдэд ярьж ийн гэдэг нь энэ бид нар алдаа гаргасан байна л гэсэн үг юм байлээ шүү. Тийм учраас тийм тэр хүүхдийн ямар мэрэгжил сонгохыг яаж явахыг бол тэр бүр үндсийг бол бид нар тэр нөгөө дэмжих тал дээрээ те бидний л одоо алдаа оноо тэр хүүхдийн өнөөдөр өөртөө ихтэй яваагүй нь бол биднээс шалтгаалж байгаа шүү. Тэгээд хүүхдийн буруу гэж юусоо байхгүй гэдгийг л бас дахиад ээж аваад татуу сануулъя. Баярлалаа. Зөв санаалга хэллээ. За ингээд хүмүүжлүү боловсрлоо сэдвт хэлэлцүүлэг яриа маань ерөнхийдөө бол энд хүрээд одоо нэвтрүүлгийн маань цаг ер нь болж байгаа. За энэ хүмүүжлүү боловсрлоо гэд их том сэдв хэрнээ хүмүүстэй ярилцахаар маш энгийн яриа ихэнхдээ өрнөдөг. Яг одоо энэ сэдвийн дагуу албан ёсны бүр тийм айхтар одоо дэлхийн гэж ирээд ярих юм нөхцөл байдал ерөөсөө үүсдэггүй юм байлээ. Би ингээл өнөөдрийг хүртэл хүмүүстэй яг энэ сэдвийн дагуу асуулт нь ч гэсэн яг л энэ асуулт гэж яригдахаар хүмүүс хүмүүжлүү боловсрлоо гэдэг асуултыг тавихлаар маш энгийн яриар л орсон байдаг. Дандаа л яг л өөрсдийн амьдрал дээр болсон эсвэл өөрийн үзэл бодлоо эргээд ер нь юмыг яаж хардаг болсон боловсрал гэж ер нь юу юм бэ хүмүүжил гэж ер нь юу юм бэ гэдгийг энгийн яриа өрнөөд л нэг мэдгээд л одоо 40 минут 50 минут ингээл өнгөрсөн байдаг юм лээ. Тэгээд надад их сонирхолтой санагдсан. Анх бол би энэ сэдвийг хилцүүлэг яриа гэж нэрлээл нэрнээсээ өөрөө хагаад энэ ер нь хэвгүй одоо хүмүүст их л хүнд санагдах байх гэж би өөрөө ч бас асуултандаа их бүдрэх байх гэж найзтай ярьж эхлүүлжсэн. Тэгэл анх 10 дугаар хийн гэж бодож байгаа. Сүүлдээ 20 болгоод одоо бүр 30 гараа л явцсан гэж бодглохлоор ингээ нөгөө дурлаад дуртай гой санагдаад хүмүүстэй яриагийн сонсох тэр хүний үзэл бодлыг сонсох гой санагдал ингээл үргэлжлэлээр л байгаа. Тэгээд энд ашрамд бас Ариуна ахичийнхаа хүүхдүүдэд нь бас баярлалаа илэрхийлмээр байна. Маш ууггүйгээр энэ хилцүүлэг яриаг юм аа. Одоо миний энэ бүдүүн баг гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Янз бүрийн одоо мундаг мэрэгжлийн өндөр түвшний хүмүүсээ эдит мэдээд найруулга монтаж энэ төр янз бүрийн ямар ч зөвлөгөө зүгээр л сайхан зочноо ураад зочин маань харин урилгын маань хүлээж авч цагаа зарцуулаад надтай ярилцсан энэ цаг мөчөө яг энэ хിവэр нь л бусдад хүргэхийг хичээдэг. Түүнийг маань бас цааш нь дамжуулж өгч Монголынхоо бас нэгэн ууган радиогоор ингээд нэвтрүүлэг маань миний дуу хоолоос хүрчээдэгт би туйлын баяртай байдаг. Тэгээд Ариуна агштайгаа ярилцсан гэж зорьсоор байгаад өнөөдрийг хүргэсэн байгаа. Тэгээд ямар ч байсан урилгыг минь хүлээж аваад надтай ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд сэдвийн дагуу би чадан язан ямар ч байсан мэрэгжлийн сэтгүүлч, нэвтрүүлэгч хүнд асуулт тавин ярилцах гэж оролдлоо. Тэгээд танд маань бас хийхийг хүссэн тийм ээ магадгүй одоо энэ нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогчд маань зориулж өөрийнхөө зүгээс бас хэлхийг хүссэн зүйл нэвтрүүлгийн төгсгөл бас хэлж өгөөч гэж хүсэх байна. За баярлалаа дүүтэй. Тэгээ сая хэллээ штэ их юм бүх одоо том энэ том агуу сэдвээр ярих болохоор энгийн болчтой гэж. Ерөөсөө л амьдралын утга учир бол энэ юм бэлээ. Мэд өгцөө олж харлаа гэж би бодож байна. Ер нь юм амьдрал өөрөө маш энгийн. Би одоо хүүхдүүдтэй нөгөө хөтөлтийн хичээл заахтаа чи хинт зориулж ингээд одоо ярьдаг вэ? Чи хинт зориулж энэ мэдээ энэ нэвтрүүлгийг хийнэ гэж бодож байна гингүүд. Тэдрийг том юм ярьдаг байхгүй ингээд нийт сонсогчдод тэгэхээр нь би тэгдэйн чи нийт сонсогчдод хизээч битгий яар.
чи ганцхан хүнд зориулж яар. Тэгээд тэр хүн чинь чиний хамгийн хайртай хүн чинь байх хэвээр. Тэгхийн бол чиний одоо дуу чинь энгийн яриа чинь энгийн тэгсэн ирнэ цаанаасаа хайр ундарсан тийм ээ. Энэ хүнд зориулсан тэр сэтгэл гэдэг тэр нарийн эрчим хүч тэр одоо зүйл одоо ингээд одоо сонсогчтойгоо холбогдох болно гэж би тэдэртээ хэлдэг. Тэгэхээр ерөөсөө л ийм байхгүй. Бид нар дандаа байгаа энэ амьдрал энгийн юмыг хитрхи одоо хүнд болгох гэдэг одоо хүүхдийн хүмүүжил чинь өөрөө цаанаасаа байглаасаа бид нар тэрийг чаддаг л байхгүй. Зүгээр л бид нар мартцсан те тэрийг их том юм болгож ингэж их өөрөө ингээд өөртөө хүндрэл учруулад бас байдаг байх гэж боддог. Тийм учраас ээжүүд аауд нэн төрөнд бол миний бодлоор өөрийнхөө энэ байглаа өөрийнхөө зүн совингоо их мэдэрч их тэр одоо зүн совингоор хүүхдүүдтэйгээ харилцаж те ер нь хоорондоо ч гэсэн байнга тэр зүн совингоор л амьдарч явах хэрэгтэй юм байна гэж ингэж би ойлгосон тийм. Тэгэхээр бол бүгдээрээ айгуугаа энгийн бай. Хайр чи өөрөө энгийн, амьдрал өөрөө энгийн, бүхий л юм энгийн байх ёстой. Тийм учраас миний дүүгийн нэвтрүүлэг яагаад ингээ гоё 20-30 те одоо тэгээд 200-300 болоод байгаа гэхээр яагаад гэвэл энэ ч маш энгийн байхгүй юу? Чи өөрөө тэр хүмүүс чинь ярьж байгаа сэдв нь энгийн, хүн болгоно маш хэрэгтэй. Маш их энгийн зүйл учраас ингээд цаашаа өөрөө нөгөө хөврөөл ингээл явцдаг тий. Ийм гоё тийм. Тэгээд энэ одоо хүүхдийн бидний ирээдүй болсон одоо нөгөө хүн болгоны толгой нөгдөөд идэг уул уурхай газрын одоо энэ баялаг биш те бидний энэ сэтгэл зүрх махнаас гарсан энэ агуу энэ том эх орны минь баялаг бид бүхний баялаг ирээдүй болсон үр хүүхдүүдэд ингэж хүмүүний анхаарлыг чиглүүлж одоо олон хүний олуулаа хилцэж ярилцж нэгэн үннийг бий болгож ингэж одоо нийтдээ зориулж байгаа энэ нэвтрүүлэг нь улам олон үзэг сонсогчтой болж тийм ээ нэг ч гэсэн үдсэн хүний сэтгэлд одоо бодлын үзүүрийг бий болгож тийм ээ тэр нь цаашаа амьдралын том одоо тийм од болон гялцаасаа гэж чинь энэ нэвтрүүлэгт нь хүсээрөө тэгээд одоо сайхан бүхнийг бол бид бүхэн бүгдээрээ дэмждэг ийм нийтийн жишг хорвоогийн жишг байгаа. Тийм учраас энэ сайхан нэвтрүүлгийг би дэмжлгүй яах вэ? Чадлаараа дэмжих болно. Дэм дэмэндээ дээс ирчэндээ сайхан жаргалтай байцгаая. Монголын үрс одоо улам болох болтугай гэж хүсээрөөё. За маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн маань дугаарт хүндтэй зочноор одоо оролцсон Ариуна эгчтэй маш их баярлалаа. Монгол туулгын 107.5 FM радиогийн одоо зөвлөх болсон байгаа тийм Ариуна эгч маань яг өөрөө хөтлөгч нэвтрүүлэгч байхаа болсон гэдэг байгаа шүү дээ. Зөвлөх болсон гэдэг. Зөвлөх гэж хэлэхээр ичээд байгаа нэг цэвэрлэгч авчаад байгаа би хэлсэн шүү дээ. Цэвэрлэх маш тустай. Тэгтэл одоо агуу нэвтрүүлэгч маш олон хүмүүсийн зүрх сэтгэлд дуу хоолой ингээд мөнгөрсөн одоо мундаг нэвтрүүлэгч хүний одоо нэвтрүүлгийг би өөрөө ингээд хөтлөөд бас ингээд асуулт асуугаал ингээд явна гэдэг чинь бас амаргүй санагдаж байсан. Тэгээд Ариуна эгчтэйгээ ярилцаад үнэхээр сайхан байлаа. Ингээд өнөөдрийн маань хүмүүжлүү боловсрлол сэдвт хилцүүлэг яриа маань энд хүрээд өндөрлөж байна. Ингээд зуны сайхан нэг өдрийг Ариуна эгчтэйгээ та бүхэнтэйгээ ярилцаж өнгөрүүллээ. Ингээд та бүхний маань сонор үргэлж нэлаагдаж байх болтугай. Өдрийн дугаараа энд хүргээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа Ариуна эгч. Баяртай.